байцгаана уу? Та бүхэндээ шинэ өдрийн мэнд хүргэе. Амьдрал таашаал нэвтрүүлгийн 5 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн. Одоо хараад бүгд мэдж байгаа Ананд буйна хоёртаа баярлаа. 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 Энэ гайхалтай хоёр одоо үлгэр жишээ үе тэнгийн болон дээшээ доошоо их жаах, доошоо дүү үеийнхэн дүүнэрт бас маш гоё үлгэр дуурайлж байгаа. Гэр бүлийг уриг болсон шалтгаан хамгийн ихний яриаг нь би хүүхэд наснаас нь эхлүүлээд асуумаар байна. Тус тусынхаараа ямар хүүхэд байсан бэ? Ээж аавтайгаа хамт өнгөрүүлсэн тэр цаг хугацааныхаа хамгийн гоё нандин дурсамжаас нь ярьж юм уу? Окей. За окей. За багнаас яаж өнгөрсөн бэ гэх юм бол за биж бодод яг аль насны хамгийн чухал сонирхолтой юм болоо. Ер нь би гэхдээ багтаа ер нь өвөө эмээ дээр аяг байдаг байсан. Тэгээ ер нь 100 мөн болвол ер нь надад өвөө эмээтэйгээ би өөрөө нөгөө лагер дээр аяг өвөө эмээтэйгээ байдаг хөдөө гадаа явах аяг дуртай. Тэгээд ер нь баг 100 болвол баг 103 сая байнгын нэг тэрэлж ч юм уу туулч юм дандаа тэгж явсаар тэгж өнгөрдөг байсан. Тэгээд аавч өөрөө угаасаа яг нөгөө залуу манай аавч өөрөө харьцан залуу хүмүүс л болохоор угаасаа л тэгээд нөгөө залуу хүмүүс альтч нөгөө ажил карьер гэлцэн дөө тийм завгүй Айлын хиддэх хүүхэд. айлын ганц шүү дээ. Оо. Би айлын ганц хүүхэд. Тэгээд тийм учраас ер нь бол хийж яхад л яхаа өвөө дээр л ирсэн дөө. Тэгээд багнаас л яг хөө миний хувьд бол би багтаагүй сайн тийм сахилахгүй амар хөдөлгөөнтэй уусаа амар тийм байсан. Тэгээд зарим нэг хүмүүс ярихлаар жоохон гэдэг чи тийм нөгөө хүүхэд намайг нэг амар тийм жоохон I don't know нэг юм аюу жоохон юм хэнцэр үссэн гэж хүмүүс бодд юм уу? Тэгээд тийм шүү. Би болохоор угаасаа яг л нөгөө 10 жилийн жоохон бахтай хүүхдүүд байрныхантайгаа яаж нийлээд өглөө би нэг 10 марав гээл өглөөний цайгаа уухтаа өггүүтэй гараад шин баг 12 мараар хүртэл тоглолдог. Өвөө намайг хатаатай тоглолдог. Гадаа гараад орой ингээд ороод юм нөгөө гарны яг судлаар ингээд нөгөө ингээд хээ татаад ингээд халтар болчтой шүү дээ. Тийм тэгтлээ ер нь гадаа тоглолдог. Өдөржин хөлбөмбө тоглолдог. Ер нь нэг тийм л хүүхдээсэн да баг. Бонагийн хувьд. За миний хувьд болохоор би ч оюутан болоод дүүтэй болсон байхгүй юу. Тийм учраас бараг л айлын ганц шиг өссөн. Ер нь тэгэд бараг л ерөнхийдөө л амттай жоохон төстэй дүү. Тэгтээ нэг юмараа ялгаатай нь юу гэхээр би үргэлж гэртээ байдаг гэсэн тийм хүчс. Би үргэлж гэртээ. Манай өөрөө нөгөө хуульч мэрэгчлээ бас залуудаа цэргийн багш байсан. Тэгээд задооноор маш хичээлдэг учраас маш зарчимч хатуу ер нь одоо темпераменттэй. Тийм учраас яг тэрнийг дагаад явруу тэгээл яг тэр зарчмаар өссөн дөө. Ер нь бол нэлээх зарчимд л баригдаж өссөн юм шиг санагддیں۔ Одоо ботход. Ингэж болно тэгж болохгүй гээл наад захын амар олон тэмзүүл дээр юм тогтсон юм гэр бүлийн зарчмуудтай. Наад захын 6-аас хойш гардгуу ч гэдэг юм уу тий. Тэгээд үүнийгээ дагаад нөгөө айлын ганц яг охин байгаад идэг. Тийм учраас нөгөө аавынхаа хамгийн нандин юм жижигэн тий бөөц хилдэг тэр охин нь. Тийм болохоор ерөөсө гэрээс гарах ав дургу. Тийм учраас ер нь тэгэл гэртээ байгаа л хичээлдээ яваал шууд гэртээ арай л тэгэл яг ийм л маршруттай бага насал өнгөрсдөг. За амьдрал таашаал гэд яг энэ нөгөө нэвтрүүлгийн нэртэй уялдуулаад асуухаар хүүхэд насн дээр хамгийн ихээр одоо амьдралд нь нандин хамгийн их одоо таашаал өгдөг байсан зүйл гэх юм уу бодол яг санаанд нь шууд яг одоо орж ирж байгаа зүйл юу вэ? Тэг би эхлэхөө. Манай аав нэг ийм зарчимтай бас. Жил болгон заавал нэг тийшээ аялна гэдэг тийм зарчимтай байсан юм. Тэгээ ааж хоёр яг нөгөө ээлжийн амралтуудыг зохицуулж тааруулаад тэгээд заавал тэр аялыг ямар нэгэн байдлаар ямар нэгэн түүх бүтээхэд зориулдаг. Тэр нь надад гээд жил олонний тэр маш гоё дурсамж үлдээдэг. Олон зүйлийг нөгөө таньж мэдэх, дэлхийдээ танилцах тэр үйл явц юм уу да миний хувьд бол баг. Тэр нь бол ялцчгүй их дурсамжтай. Тэгээд их сонь аяллуудыг хийжсэн. Бүх хөдөө орон нутгаар явж исэн эхлээд тэгээ гадагшаага явж эхлэхэд автобусанд хоногоор явж утсан, вагонд явж утсан. Тэгээд янз бүрийн анхнаа далаа үзчихсэн сэтгэл мэтгэл гээл тэр болгоныг ер нь аав бүгднгийн сайхан үзөөж таниулж өгсөн. Тэр ер нь их нандин гоё дурсамж. Яг үнэ. Яг нөгөө хүүхэд нас гингүүт хамгийн түрүүнд гэр бүлтэй ээж автайгаа аялж өнгөрсөн үе надад бас санагддаг ижил юм байна. Ананди Миний хувьд таны дөрвөн асуугууд надад хоёр л дурсамж амар
тод орж ирж байна. Нэг нь яг надтай илүү холбоотой, нэг нь илүү гэр бүлтэй холбоотой. Надтай яг цэвэр өөртөө холбоотой хамгийн гол дурсамж нь болохоор ер нь нөгөө байран дээрээ өдөржингөө гадуур хүүхдүүдэд тоглох дээр нөгөө янз бүрийн юм мөнгө нийлүүлж хагаад хувааж авч иддэг. Тэр ер нь бол хамгийн гоё юм. Яг нөгөө баг 10 хэдүүлээ хөлбөмбөг тоглоно. Нэг төмний үнд аавн тэгээд тухайд хеликобактер одоо ямар яадаг гэсэн арай нөө тэжсэн нэг аваад бүгдээрээ тэгээд хуваагаад иддэгээс тий. Нэг скол нөгөө даах ухааны гой маавал тэр чинь бүгдийг буталж хагаад татарчлан сэгсрээд хамаг амтгчуудыг нь хийгээл нөгөө амтгчийг гарнаа асууж байгаа болоож идэх. Тэгээд нэг тиймэрхүү жоохон заваа юм чим шиг мөртөөсөө team memory айгу тийм ер нь ингээд тод үлдсэн байдаг. Нөгөөд нь тэр гэр бүлтэй холбоотой нь болохоор манай өвөө өөр айгу усан дуртай. Гол ус явах айгу дуртай. Би дагаадас ялангуяа жоохон бахта тэгж үсэн. Манай баг өвөө надад 3 мөртөөс хойш нам усан сэлхий заасан байгаа. Тэгээд өвөөтэйгээ өмнөдөө хамтаа айгу их тэрэлж явдаг. 100 ер нь хамгийн тийм дуртай хүсдэг. Би өөрөө усан айгу дуртай болохоор тэгээд ер нь л баг 7 хоногийн 7 өдөр ер нь л тэгээл нэг баг хотоос гараад тэрэлж явчтэй. Одоо баг тэрэлжэд очих юм бол миний баг мэдгүй газар мэдгүй буус гэж арга байхгүй. Тэнд яг тийм густай, тэнд яг тийм гой газартай, тэнд яг тийм гой талбайтай. Одоо их сүүлүүд нөгөө аюух юм баригдаж байгаа өөрөөс нь лахалтай гэдэг. Багтаа бол тэр аюу сайн мэддэг үс тэгээд тэр дуурсамж надад нөгөө байгальтайгаа өвөмэтэйгаа гэдэг аюу ойрхон байх. Айл аль нь аюу ойрхон байх тийм аюу тийм хүсэл тийм гой дуурсамжийг суулгасан байдаг. Хүүхэд насных нь нөгөө тус тусынх нь өссөн торинсын ээж аавынхаа дэргэд өссөн тэр одоо хөвшлүүдийг асууж байгаа нь айл болгонд өөрсдийн гэсэн нэг тийм нэг онцлог байгаад байна шүү дээ. Жишээ нь одоо Буйнагийн манд хувьд бол маш зарчимч тийм гэр бүлд өсч торинсон учраас өөрөө одоо магадгүй одоо балетэр хичээлээд бусад юм нөгөө чанга хатуу өөрийгөө хайрлаад давхар бас тэр чинь зарим үед хүсэхгүй ч тэр зүйлийг хийж байгаа зүйл байгаа шүү дээ тийм ээ. Тийм байхад нөлөөсөн байх нь анангийн хувьд бол одоо нөгөө залуу удирдагч гэж бол илүү хардаг хүн болгон ч бас яг тэр өнцгөөс хардаг болоо үзэгчд бол тэгэнгүүт яг бас яг хүүхэд байхад нь хүснээр нь таавар нь тэр сайхан хээр талд байгаль гараад дуртай зүйлээрээ тоглоод орой олтол тоглож байгаад орж ирдэг тий хүсэж байгаа зүйлээ хийгээд үздэг тэр эрхчлөөг нь бас олгож исэн одоо яг энэ нөгөө айл айлынх нь онцлог байна. Тэгэхээр одоо та хоёр маань гэр бүл болоод 7 жил хэдэн жил болчихв? 7. За яг тусдаа гараад бол яг 4 жил болж байгаа. Тий. 10 ер нь 7 оноос хойш банк. Тий. Амьдсан. За баггүй хугацаа. Яг эндээс үсээд юу асуух гэж юм бэ гэхээр танаа гэр бүлийн одоо Анандын гэр бүл, Ананд Буйна хоёрын маань гэр бүлийнх нь типээс одоо айл мэдээж хэрэг дандаа л инээгээл жаргалтай байгаа юм гэж байхгүй тий. Уйлах үе байна, муудалцах үе байна. Заримдаа шантрах үеч гарна. Тэгээд тэрэн дээр одоо бусад гэр бүлүүдэд болон залуучууд та өөрийнхөө гэр бүлийн нэг юм типүүдээс хуваалцаач гэж хүсэж байгаа юм. Тэгэхээр тэр зөвлөмж нь одоо стрессцэн үедээ яаж бухимдлаа тайлах уу? Маргалцсан үедээ яаж одоо тэр маргалдаанаас одоо эвтэйхэн зохицуулах тий? Тэр аргуудаасаа хуваалцаач. За. Би бол дотроо ингэж боддог. Яг ингээд битүүрч амар ондоо төрлийн гэр бүлээс ингээд нийлж байгаа хоёр ахгүй юу? Тэнгүүт яг ингээд эхний хэдэн жил бол бүр үнэхээр их зөрчилдөө маргаантай байсан. Бүхэл зүйл дээр наад захын амар ер нь байн авдаг жишээ ахгүй юу? Манайх өвдөндөө алчуур дэвсдэггүй байхгүй юу? Байн соруулцдаг газ. Гэтэл Андын аав ээж болохоор өрүүлж нойтой алчуур тэнд байдаг. За яг эндээс л эхэлдэг. Би тэнд андал алчуур тавьчихна. Би тэнд алчуур байгааг мартчихдаг гэж бас хаяа хатчихна. Тэр норохгүй тэгэл ингээ мартчихж байгаа байхгүй. Тэнгүүд юу энийг тэгээгүй мүү гэл тэнгууд би нөгөө чи нэр алчуур байлоо гэл яг ингээл санаж эхэлдэг. Ингээл хоёр юмны ондоо төөлүүд ингээ мэдэгдэж эхэлдэг. Би тэгээд Анандыг яг нөгөө илүү ойлгоход нэмэртэй байсан зүйл нь юу гэхээр хатам аав ээжтэйгээ илүү цаг өнгөрөөгд гисэн чинь Ананд ийм болохоор ийм юм байна гэдэг тэр нөө ойлголтыг амарсан авч ирсэн. Надад илүүтэй тийг санагддаг. Түүнээс ш ингээ гарчаад би юм баг чи ягаад энэ хүн гэл хүн яг тэгжэл бодогч хамгийн ихний тест сэтгэхүйнд орж иж байгаа тэр бодол. Тэгэнгүүт яг мөн чанарыг ойлгохын тулд үнэхээр тэ аавч хоёр нь ингээд ийм шалтгааны улмаас ингээд ахад энэ хүн тийм үйл гаргаад үүнийг ингэж бодохгүй яах вэ гэдэг бодол энийн төрөнд төрдөм байлээ. Тэгэхээр нөгөө дундаа уулзаж ярилцахад энэ хүнийг би ойлгоод ярилцах, ойлгохгүй ярилцахаар шал тэнгэр гадар шиг ялгаатай санагддаг.
Ер нь тэрийг хийж үзвэл ер нь их зүгээр байх гэж би боддог. Яг ингээд суугч байгаа хүнтэйгээ тий аав ээжтэй танилцаад нөгөө хүн удаа судрын хар гэдэг ер нь яг үүнтэй бас илүүтэй холбоотой болов уу гэж би бодоод идэв. Яг нөгөө мөн чанарын ер нь одоо аав ээж нэр өвөө минь ерөөс хэлдэг шүү дээ. Гэтэ нэг юм нийтлэг хэрэгэлдэг нэг үг хэлцдэг. Гэтэл тэрний мөн чанар нь яг эндээ орж исэн болов уу гэж бас боддог. За хоол идэхийн өмнө сүүлийн нэг асуулт энийг асуумаар байна. Яг дасгал хөдөлгөөний хувьд та хоёр хоёул айл айл нь тий. За буйнагийн хувьд бол мэрэгжлийн биш ч гэсэн мэрэгжлийн юм шиг харагдтал одоо балетэр хичээллээ тий. Тэгээ балетын өөрөө багш бүр маш мундаг. За манай анд өглөө эрт босоод ингээд өөртөө цаг гаргаж заавал дасгал хийж байна. Энд ч бас дандаа хүсэхгүй шүү дээ. Хүү дандаа өглөө 5:30 хүн дасгал хий гэж бодохгүй. Чи нэг өөрийгөө ингээд хүчээр заримдаа одоо пуш хийгээ те хүчлээ за гараараа хөдлөөрэй гэдэг эн чинь өөрийнхөө нэгдүгээр эрүүл мэнд үр хүүхэдтэй олон жил харагдаж Монгол хүний дундаж наслтыг уртсах зорилготой байгаа энэ нэвтрүүлэх гол ярихгүй болохгүй сэдв яг энэ тэр нөгөө хүсэж хүн болгон өөрсдөө дасгалаа хийдэг юм шиг хараад идэг. Гэтэл эн чинь бас зарим үед өөрийгөө үнэхээр ингээд одоо сайхан байхын төлөө хичээж байна. Тэгэхээр яг энэ спортоор хичээлж байгаа одоо өөрийгөө эрүүл байхын төлөө хийж байгаа зүйл дээр яг залуучуудад үзэж байгаа бүх хүмүүст одоо хэрвээ хэнийг ихлэх гээд тэгээ нэг юм юу н хөрөхгүй одоо юу гэдгийг те нэг урам зориг нөхгүй ингээд шантраал өглөө болгон шантарч байгаа бол тэр хүмүүст нэг урам зориг өгөх талаас нь одоо дасгал хийдэггүй байсан үе хийдэг байсан үедээ харьцуулдаг ч юм уу те надад зүгээр ингэдэг л би яг хүн ер нь дасгал хөдөлгөөн хийхдээ хамгийн чухал юм нь яагаад тэрийг хийж байгаа гэдгээ өөр амар сайн ойлгох хэрэгтэй. Өөрөө тэрний амар итгэж үнэмших хэрэгтэй. Тэгээ тэр нь магадгүй юм төр зуур юм биш урт хугацааны юм байвал айгүй сайн санагдав. Жишээлбэл миний хамгийн идэвхтэй фитнест явж исэн одоо үе гэх юм бол би их сургууль сурж байхад Америкт байхад би 7 хоногийн бараг 6 өдөр ордог. Өдөр болгон заавал ордог. Тасгал хийдэг. Тийм байсан. Шалтгаан нь юу гэхээр би буцаж амралтаар эргэж ирээд буйнаад одоо ингээд би амар гоё битэй ингээд байж бол гоё гэдэг үүднээс би бүр ингээд тухайн семестр бүр амар хичээж ингээд амар ингээд фитнесийг явж. Тэгээ тэр миний амар шалтгаан нь би хайртай хүндээ гоё харагдмаар байна гэдэг. Тэр миний одоо амар энэ хүчтэй юмс. Би яг өөрөө өөртөө байвал би зүгээр шүү ганц хоёр харин зүгээр шүү гэдэг тийм хандлагатай байх юм болов уу гэж би бодоод тэгээ би яжсэн тэргээр ингэж ийсэн. Тэгээ тэрний дараа нөгөө болсон ч амар завгүй болоод тэгээ би бараг сүүлийн 3 жил ерөөсөө юм тогтмол ерөөсөө огт юм хөдөлгөөнтэй ерөөсөө огт ингэж байгааг гэж байгаа. Дүнгийн сайхнаас бараг нэг сарын өмнөөс л ер нь ингээд яг тогтмол хөдөлгөөнд бос шилжиж эхэлж байгаа байхгүй. Тэгээд яагаад тэгэхээр болсон бэ гэд тэгсэн чинь би яг нөгөө амар өрөөс жин нэмэл угаасаа ингээл нөгөө би ингээл удаашаал ядардаг болоо тэгэл ингээд сүүлдээ би амар ингээд шилээл хөдөлгөөн уус байхгүй болоо тэгээд шүү дээ. Тэгээдсэн болохоор нэг фитнест яваад 2 3 хоног явчаад дараа нь гэртээ эргэж ирээд орой хүүтэйгээ ямар байгаа вэ гэдгийг анзаарангууд би фитнес тавьсан үед амар идэвхтэй байдаг. Яагаад нүглөө би нөгөө хөдөлгөхдөө байнгын юм хөдөлгөөнтэй байгаа учраас би тоглоол үсрээл гүүгээл ингээд тоглоход надад ямар садаа байхгүй учраас би хүүтэйгээ амар юм гой цагийг битээр хамтаа амар гой бонд хийж өнгөрүүлж чадчих байгаа байхгүй тоглож байгаа учраас. Тэгээд тэрийг би ойлоод окей. Би ерөөсөө одоо миний хувьд бол одоо ч гэдэг гэр бүл болсон юм чи нөгөө амар гоё харагдах хэвчлээ. Бүр амар агаагаа болцоо одоо функшнл ихтэй хэрэгтэй битээр байж байгаа амар гүн. Тэгэнгүүт нөгөө би чи өөрөө өөртөө гоё харагдах гэдэг бол тийм амар хүчтэй биш учраас одоо яг миний хүсэл эрмэлзэл болвол би хүүхдтэйгээ тоглохын тулд би хүчтэй байх хэвээр, энергитэй байх хэвээр, сонголттой байх хэвээр, хөнгөн байх хэвээр. Тэгжиж би хүүхдийнхаа нөгөө энергийн түвшинд би 2 цаг 3 цаг тасралтгүй би хамтаа тоглож чадна гэдэг хэрэгэлцлэр одоо фитнесээр буцаад хичээлж байгаа. Тэгээд одоо тэр бол юу нээр амар үр дүнтэй байвч би өглөө олон сэрэл чамцгаас гэж утснаа. За өнөөдөр бэлтгэлээ ингэ ачиж юм бол форм алдчих юм бол угаасаа яг нөгөө орой битгах ингэ сайн тоглохдохгүй мэдээд байгаа байхгүй. Яг тэгэхээр угаасаа яг фитнес яваг өдөр яг тэгдэг. Явсан өдөр бол амар дэж байдаг болох. Тэр миний амар хүч хөдөлгөөн юм. Тэгэхээр хүмүүс зөвлөж хэлэхэд яг нөгөө би яг яагаад хөдөлгөх гээд байгаа вэ? Яагаад би дасал заавал фитнес авахал бүгд заавал турхал байхгүй гэхдээ яагаад би эрүүл хөдөлгөөнтэй байхыг сонгож байгаа вэ гэдгээ л явсан санагдсан. За миний хувьд болохоор балетаар хичээлж эхэлжсэн шалтгаан
насны үе үед ондоо. Би өсвөр наснаасаа эхэлж исэн анх. Тэгж яхад бол уусаа эрүүл мэндийн шалтгаанаар эхэлж исэн. Би бол баг анх тэгэж балетанд явж эхэлж явах үед тэрний өмнөх 4-5 жил ерөөсөө юу яж байгаагүй. Биеийн тамираас чөлөөлөгдсөн тийм эрүүл мэндийн шалтгаантай өгдөг байхгүй юу? Тэгээд манай эмч намайг жоохон тасгал хөдөлгөөнд ингээд тий тасахгүй бол бас дими шүү гэхээр нь аавыгаа сайхан шүрвдэж байгаа да. Тийм яг гэрээ ойрхонд балетын дугуулан байж таараад тэгээд анх явж эхэлж исэн. Тэгээ миний нөгөө биений онцлог өөрөө яг нөгөө энэ урлагт амар цогцдог. Таардаг болохоор надад их гоё санагдчихсэн. Тэгээ нөгөө хүн өөрийг нөгөө гоёор мэдрэх амар дуртай. Тэгээ балет ч өөрөө ингээл цэгцтэй болоод бүх юм ингээл чимээ гээл ингээд толинд яг нөгөө тухайн тасгалыг хийж байгааг өөрийгөө харах амар тийм таашаалтай санагддаг гэсэн. Тийм учраас нөгөө тэрэндээ их дуртай. Тэгэл тэрийг улам гоё хийчихэмсэн, улам ингэчихэмсэн гэж нөгөө тэр хүсэл нь маш хүчтэй байсан учраас багадаа бол хичээлж исэн. Одоо болохоор ямар шалтгаанаараа гэхээр ер нь нөгөө эцэг эх басны хамгийн том үүрэг хариуцлага эрүүл мэндэд маш сайн хараад эрүүл байх. Наад зах нь одоо би хэрвээ өвдчихвэл хүүдэл дараалах байхгүй нөхөртөө л дараална яг үнэ хэлэхэд тэр муухай сонсогчж магадгүй ч гэсэн энэ хоёр хүн чинь хэвийн амьдралаар амьдарч чадахгүй намайг асрах тий санхүү мөнгөний хүртэл урсгал ингээл эрүүл мэндийн салбарлаа яваад ирэхээр одоо ямар ачаал үүсдэг үлээ тэгэхээр нэн төрөнд эрүүл байх хэрэгтэй юм байна. Тийм учраас тасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Одоо бидний ингээ хийж байгаа өдөр тутмын амьдрал өргөл сунгаа байгаа байхгүй юу? Одоо ботход одоо ажлууд ш тэр сурж байгаа байдал ш тэр аль ч үед бараг л идэвхтэй хөдөлгөөн хийхгүй тийм мэргэжлүүдийг сонгоцсон. Тэгэхээр тэр байдлаас илүү гарахыг амар их одоо эргэлзэлдэг. Сайн хөдлөөтий. Ер нь эрүүл байгаа тий хөдөлгөөнтэй байгаа тий. Наад зах нь ингээд хүн ч нөгөө ингэж сусаар хаад нөгөө энэ хэсэг ингээд амар хөсчдөг. Тэгээ хүн бүгдрөө зөвхөн энэ ард далны хэсэг гэж боддог боловч энд ингээд булчин шуурмстай ангирчдаг байхгүй. Тэгэхээр энийг тэнийхэд энэ хүртэл ингээд хэлчиiдэг. Наад зах нь энийг хүртэл хийж чадахгүй ингээд юм зүгээр юм тэгшгэн байхад нөгөө юм өвчин мэдрээд идэг штэ хүмүүс одоо тий ингэж сувхад л хамаг юм чилээд өвдөд ундаг. Тэгэд ядаж ийм байхгүй юмсан гэж юу нь бол бод. Тэг хүүдээ гэсэн үлгэр жишээ. Би хамгийн гол нь хүүгээ бас ямар байгаасаа гэж хүсэж байгаа гэхээр эрүүл амьдралын хэм маяг анханасаа датцсан тийм гэр бүлийн хүмүүжлэр хүмүүжүүлжүүл ирээдүйд одоо бид нар шиг эрүүл байхын тулд ингэж нэг өөрөө хүчлэх шаардлага байхгүй. Тэр бол аль хэдийн дадал одоо биеийн цуудсан тийм байгаасаа. Тэг ингээд угаасаа хийж байгаа зүйл нь бүх сонголтууд нь одоо эрүүл амьдрахын төлөө угаасаа хийгддэг. Тэгээд илүү өөр зүйлд амьдралын илүү чухал ач холбогдолтой зүйл анхаарлаа хандуул санаа тавьдаг байвал хамаагүй одоо миний хүүгийн амьдрал илүү дэмтэй гэж боддог. Юу юм. Яг ийм шалтгааны улмаас хичээлдэг. Бүхэл өөр авьяастай 5 дахин илүү эслэг агуулсан эзний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах, хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй таны гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ байх болно. Цавууллаггүй, эслэгээр баялаг, амтд чигнэмэг Macrot's Hognox. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Gold Kashmir Гооцын давлгаа. Монгол хүний төрхний онцлогт тохируулан нүүрний төрх засах, хамар, уруул хэлбэржүүлэх, залуужуулах ажилбарыг нутагшуулагч Ения эмнэлэг. Эрхэмсэг гоо цэглэнг Ения урлан. Эрүүл саруул. Хайрын хрийлэл. Итгэл найдвараар дамжуулан таны амьдралд хоолтон эм болтугай. Цэвэр байгалийн үндэсний бүтээгдэхүүн орго. Жирэмсэн үед тайван байх нь хамгийн чухал. Ээжүүд маань олон зүйл санаа зовдөг. Түүний нэг нь жирэмсний язралт. Харин хайртай хүмүүсийн халамжаар бид үүнийг давж чадна.
Франц эмчилгээний гоо сайхан is his far. За одоо бид бүхэн нөгөө нэг яг эрүүл хоолцтой ялцчихгүй л бид нарын амьдралын хөвшил урт удаан наслах гэдэг зүйл хоолцтой хамаатай байгаа учраас сайхан амттай сайхан хэрнээ эрүүл гоё хоолоор дайлахаар Scandinavian restaurant хэлээс сурсан байгаа. Scandinavian restaurant-а ирсэн байна. Тэгээд одоо илүү нөгөө нэг цагаан өнгөтэй махны хэрэглээг монголчууд маань илүү хэрэгжилж үзээсэй гэдгээр тий. Тэгээд зөвхөн нэг дахианы цээж мах гэж ойлгохгүйгээр одоо жишээ нь оргиод бол оргио компани маань дахианы махыг бүх төрлөөр нь далавчин байна, чээж мах нь байна, гуйн байна. Дээр нь бүр яг шууд эздэг хям нас маш гоё. Тэнгүүтээ шууд нэг салаатаа хэрвээ завгүй хүмүүс ахаан болвол нь одоо энэ ард харагдчихин тэр нөө цээж мах, утсан цээж мах гэж шууд ингээд идэхэд одоо салаатанд идэхэд бас маш гоё идэг. Тэгээд хоолтон дээр эхлээд би нэг юм асуумаар байна л да. Яг нөгөө идэж эхлэхээс өмнө хүүхэд насны одоо тэр яг нэг хамгийн хөгжилтэй гэх юм уу те нөгөө бөөнөрөө төрөө нөгөө эхлэл хэсэг дээр ярьжсэн. Төмний ундаага хувааж угаад гэдэг шиг. Яг хүүхэд насны хамгийн иддэг байсан зүйл эргээгээд бид нарын дуртай зүйл болж үлдэх нь илүү их байгаад идэг санагддаг. Тэгэхээр хоолтын хэв маяга хүүхэд байхаас эхлээд дурсаж. Окей. Би гэхдээ одоо хүүхэд байхдаа амар идэхэд дуртай байсан зүйлээ одоо л нэг тийм амар идэхэд дуртай ш. Арай эсрэг нь болсон гэсэн. Баг багтаа айгүй би чихэр шоколад, печен, чипс айгүй хийддэг байсан. Тэгээд одоо ер нь тэднэрээс нэг тийм амар ингээд нөгөө яг идмэр санагдаж ийж бүр амар ингэж баян идэггүй. Гэтэ яг нэг амар идмэр санагдсан үед ол иддэг. Ер нь бол тийм. Зүгээр яг амар их тийм нөгөө дурсамжтай холбоотой тэг яг ингээд нөгөө баян идэхэд нэг амар гой санагддаг тэр юм миний хувьд будаатай цай. Яг будаатай цайнд яагаад дуртай байдаг вэ гэхээр бүтэн сая өдрийн амралтын өдрийн өглөө яг ингээл нөгөө амар гоо унтаал өглөө ингээл сэрэнгүүд галтахон дотор яг тийм ингээл нөгөө юм болж байгаа ингээд чимээ нэгээ сонсогдоод өнөртөнгүүд яг нэг хоол өнөртэл тэгэл нэг нойрон хоолойтой нүдээд ингээл босоод нэг ээж дээр ингээл очингууд ээж яг нэг өглөөний цай ингээл болцоос ирсэн миний хөвгөл хүнсэл хоол айгалж иголаа ингээл тэгэл ингээ хоолоо гэр бүлэрээдээс тэр филинг айгу тийм гоё учраас би одоо яагаад ч юм амралтын хоол өдөр болвол би будаатай цай идэх хүсэлтэй. Тэгээ будаатай цай идэхлээрээ л яг нэг тэр нэг жоохон насны яг нэг тэр хамгийн нэг амьдралын хамгийн жаргалтай үеч шүү дээ. Ямар шоурын санаа зовхгүй. Гоё ээжийнхаа ингээл юунд аавч дээр эхлээл ингээд байжсэн. Тэр яг гоё учраас би бол будаатай цай идэх айгу дуртай да. За миний хувьд надад гэхдээ би ер нь тийм хоол хамт тутаан биш. Тийм бага хахтал яг тийм байсан юм. Одоо бол амар ондоо л доо. Бага хахад ер нь нэг нөгөө манай гэр бүлийн онцлог бас яг үүн дээр оршин тогтноод байгаа. Манай аавын өөрийнх нь нөгөө хоол боловсруулах системийн одоо нөгөө чадамжаас хамааралтайгаар манай гэр бүл бол маш цөөхөн тооны төрлийн одоо хоолыг хийж иддэг. Тэгээд тэр нь бас нөгөө манай аав тийм учраас удамшаад би бас яг тийм биений онцлогтой. Тийм учраас хамаагүй хоол идчихвэл боловсруулж чадахгүй гэсэн би мэ. Тийм болохоор ер нь их тийм хоолнд амар ач холбогдол өгдөг зүгээр нөө энгийн хор шаргу зөвхөн давсаар амтсан гэрийн хоолыг чилсэн. Тийм. За яг нөгөө нэг хоолтон дээр юу гэдгийг яг дөнгөж саяны хэлж байгаа жишээ бас нэг талаасаа одоо нөгөө хөнгөн хооллох шаардлагатай хүмүүс маш их байдаг. Гэтэл манай монголчууд эсэргээр нь дандаа нөгөө цаг агаарын гэдэг үгэн дээрээ ач холбогдол өгж байгаа. Эрсдээ суурамсгал дунд гээд мэдээж байлгүй яг махан төрлөө идэхэн зүйтэй идэнэ. Гэхдээ альва зүйл дандаа хэмжээ хязгаартай байх хэвээр. Тэгэхээр улаан махны хэрэглээгээ арай цөөн 7 хоногийн ихэнх өдөртөө цөөн хэдэн өдөрт нь ядаж цагаан өнгөтэй махнууд идэх тий далайн хөнгөн чанарын хоолнууд идэх заримдаа магадгүй 7 хоногт нэг удаа нэг яг зөвхөн махгүйгээр тий нэг өдрийг өнгөрүүлэх ч юм уу ингэж үзээсэй гэж бас их олон хүмүүст уриалга болох гээд бас энэ нэвтрүүлгийн хэсгээр хэрэгээр одоо юм хоолны хэсэг гаргаж байгаа. Тэгээд та хоёр маань шалт эсрэг юм хоолны юутай одоо соёлтой тий тийм гэр бүлүүдээс өөрсдөө ч гэсэн тийм дуршилтайгаар эцэг эхээсээ генийг авсан байна. Тэгээ одоо нэг гэр бүл болсон байж байгаа болохоор гэртээ яаж одоо хоолж ийн өглөөнөөс орой хүртэл. За өглөөгөр яг нэг хүүхдтэй болчихно хоолны талаар их судалж эхэлдэг.
Тэгээд та хэд маань ч гэсэн Тинукас мамын ер нь Instagram хуудсан яг ээжүүд маань анх ээж авч байгаа хүмүүс яг хүүхдэд зориулсан. Тэгээд нөгөө өөрөө яг хоол зүүж шимт хижээл одоо судлаачаар сурж байгаа. Тэгээд үүний дагаас ном гаргад юм билий. Тийм их ч байдаг. Тэгээд тэр хаягийг нь дагаад тэгээд хүүхдээ анх үүнд амар ач холбогдол өгöd хоолож эхэлж байсан. Тэгээд нэг юм нь юг илүүтэй чухалч сурсан гэхээр өглөө нөгөө төсөө ялгаруулах шаардлагатай байдаг гэж уншиж судалсан учраас тостой зүйл идэх хэрэгтэй гэдэг тийм зарчлагаар ямар ч сан өндөг шаарддаг. Тийм. Тэгээд нөгөө талхаа бас нэг жоохон маастай шараад аль болох нөгөө нөхрийнхөө хүүхдийнхаа тэр нөгөө эрүүл яг дөнгөж эхэлж байгаа тэр хамгийн өлөн байх үедээ идж байгаа хоол амар чухал гэж байна. Тэрэнд нь л яг одоогийн байдлаар хамгийн их анхаардаг. Өдрийн цагаар аль аль нь бас гэртээ байхгүй учраас цэцэрлэг дээрээ хоол идэх хүүхд маань цэцэрлэг дээрээ хоол идж байгаа. За амдын хувьд бол одоо өөрийнхөө сонголтоор хоол идж байгаа. Би бол огт хоол идэхгүй өдөр явж байгаа гэсэн үг. Тэгээд гэртээ уулзаад би нөгөө одоо сурж байгаа учраас бас түүнтэй онцлогтойгоор орой 9 цагт таарад байгаа. Тэгэхээр нөгөө орой хоолыг ихэвчлэн ананд хийж таарж байгаа учраас үүнийг өргөсөлээд ананд ярина. Манай гэр бүлийн хувьд хэд хэдэн зүгээр гол дүрмэл байгаа. Ерөөсөө өглөө ачсан заавал юм мэднэ. Өглөө эзэж хоосон гарахгүй, хэний ч хоосон гарахгүй. Өглөө л ер нь юм мэдэх хэвээр. Өдрийн хоолны цаг бол угаас манайх тул цэцэрлэг дээр хоол идчихэж байгаа. Би бол ер нь халцууданда ажлын шалгаа гадуур хоол идчихдэг. Яг уу тэгээд орой бол гэртээ бүгдээр хамтдаа ирээд орой хоол иддэг. Тэгээд нөгөө хүүхийнхээ хувьд юу гэж боддог вэ гэхлээр би зүгээр багаас нь янз бүрийн төрлийн хоолнд тасах хэрэгтэй гэж би бол боддیں۔ Зарим нэг хүмүүс огт тийм хөхгүй, эсвэл бол зарим нэг юмыг хитрхи хөөгдөг ч юм уу тийм байхгүйгээр 7 хоног болгоо ингээд хоолыг юм өөр шинэ юмнууд турч үзээд нэг 7 хоногт ногоог бол нэг 7 хоногт 7 хоног бүтэн ногоо хөхгүй л зүгээр нэг өдөр ингээд ногоог бол нэг өдөр нь илүү ингээд гуралтай болог бол нэг өдөр нь улаан, нэг өдөр ингээд цагаа, нэг өдөр нь загас, нэг өдөр нь дахиа гэдэг ингээд нэг өдөр нь явт махгүй гэл ингээд янз бүрээр ингээд альтернатив хийгээд ингээд хооронд солихыг өгчээдэг. Хоолны зүгээр бид ийм дотроо баримталдаг ингээд дүрмэн гэх юм болвол манай гэр бүлийн ер нь бүр амар матвагсан тийм дүрм бол байхгүй тийм. Тийж амар хатуу дүрм бол байдгүй. Тийм. Нэг дүрм байна. За. Тэр нь болохоор бид хоёр хоолны өмнө чихэрлэг юм хүү байх гэж аяуч яадаг. Тэгээд нэгд хоолны аппетит угаасаа дотор байгаа нөгөө глюкозоос болоод нөгөө сахарнаас болоод нөгөө хоолыг таашаах, хоолыг идэх дур хүсэл аягүй буурчдаг гэж бид хоёр би бас судалж ийсэн учраас ер нь тэрийг л аягүй их сайн хичээдэг. Тэгээд хоолны дараа бол десерт маягаар болвол нэг чихэр, нэг торт. Яашгүй манай гэдэг тийм ер нь байсан шүү дээ. Ер нь бол. Ер нь бол гэхдээ бас учиргүй хүүхдээ бас хүчилдэг юм аа. Багт нь ахыг мэддэггүй багт нь бас янз бүрийн олон хөгцөө. Би өөрөө ногоонд амар туртай. Тэгээ би ч их ногоотой бол идмээдэг болохоор яг хүүтэйгээ хойлохноо байх үед би өөрийнх нь дуртай болоо гэдэг. Тэгэхээр тэнд угаас янз бүрийн ногоо орсон байдаг болохоор манайх бол янз бүрийн мэдээд үзсэн. Одоо бол яг нөгөө юм үзэл бодол нь суугаад яг энийг идэхгүй би энэ дуртай гэд одоо үнийг илэрхийлээд эхэлж байгаа учраас аль болох бас түнд нь ингээд тулгуурлсан дундуур нь ингээд хавчурга ингээд тий хэлээгүй юм оруулдаг ч юм уу. Илүүтэй тийм байдлаар өгөхийг хичээдэг. Та хоёрын сая нөгөө ямар нэгэн нөгөө хоолны хориг гэх юм уу тий тавьдаггүй гэдэг дээр бас нэг талаас зөв. Яг тэгэхээр би нөгөө өөрөө хоол зүйчийн талаас олон хүмүүс дээр одоо илүүдэлж ингээд хасгаад ингээд дээр нь өөрөө хичээлүүдээ аваад улам өөрийгөө сайжруулаад мэдлэгжүүлээд хүмүүс төр бодит амьдрал дээр нь дадлага хийгээд те олон судалгааны үр дүнгууд харж исэн чинь нэг ийм сонирхолтой судалгаа байд юм билээ. Хүн одоо дэглэмийн хоол одоо чи хоолны дэглэмтэй байгаа шүү гэж хэлчингүүт хүний хоол идэх дуршил 2-3 дахь өсдөг гинэ. Тэгэхээр нөгөө хит энийг болно энийг болохгүй гэдэг зүйлийг заагаад эхлэхээр хүн бүр улам нөгөө болохгүй гэснийг идмээр санагдах хүсэл илүү төрдөг гэж байна. Тэгэхээр аль болохоор одоо бол илүү би яаж нөгөө шамнараа илүү үр дүн гаргаад байна гэхээр за яг үед за ямар хөө зүйлүүд идмээр байна. Тэр зүйлсүүдийг бүгдийг идүүлнэ. Тэгвэл тэрийг зөвийн сонгож идүүлэхээр тэгээд хоолны дэглэм гэж орохгүйгээр зүгээр л таны байн гэдэж болох хоолны цэснүүд гэж. Тэгэхээр хүн нөгөө тэгээд ингэж
дарамтанд орохгүй, стрессэнд орохгүйгээр миний гоё дуртай жимстэй гоё салаад байна ч гэдэг юм уу. Би чихэрлэг юм дуртай чи арай жоохон чихэрлэг юм сонгоод тий дэйз жишээ нь жимс илүү чихэрлэгтэй жимснээс өчтдөг ч юм уу. Дотор нь салааданд нь хийдэг ч юм уу тий. Тих мэтлэн явж байгаа. Дүүнээрээ сүүлдээ би нөгөө фитнест яг явж буцаж ирж эхлээд шинэ өөртөө дөрөв зохиосон. Тэр зүр дөрөв надад амар таалагдаад байгаа. Ерөөсөө одоо хоол идэхдээ чи юуг шингээж шатааж чадчихээн түүнийг гэдэг тийм юутай. Хэрэг шатааж чадахгүй хэмжээнд хэрэг байвал надад тэр хоолыг би идэхгүй. Одоо жишээлбэл би орой яг унтахаасаа өмнө би 8 ширхэг бууз идвэл угаасаа унтахаасаа өмнө 8 ширхэг буузаас авсан калори шатааж чадахгүй учраас орой би тэрийг идэхгүй гэдэг нэг тийм философитай. Өдрийнхөө туршид одоо жишээлбэл би хамаагүй те пицца идчихлээ. Гэхдээ миний өдрийн зорилго нь өдрийг дуусгаад би нэг шатаацсан байх хэвээр. Хэрэг шатааж чадахгүй бол энэ бол угаасаа ахаал нөгөө нэмэлт ингээл нөгөө илүү их би ячаалах шаардлага ингээ гарна. Тэрийгээ биендээ шингэн. Тийм учраас ер нь тийм философиор ингээд үзэнгүүд яг ингээл нөгөө бодонгууд би чи энийг идэж болохгүй гэж бодохгүйгээр би шатаач чадахгүй лөө гэж яг цаацаж чадахгүй байна оронд салаадыг нэдээ гэж. Ер нь тийм ер нь яасан. Тэр надад аюу тийм симпл надад бол аюу тийм таалагдчихж байгаа. Бүхэл өөр авьяастай 5 дахин илүү эслэг агуулсан. Эзний гөрөлцөх хөдөлгөөнийг сайжруулах, хоол боловсруулах системийг дэмжих үйлчилгээтэй таны гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ байх болно. Цавууллаггүй, эслэгээр баялаг, амтд чигнэмэг Macrets Hognox. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Gold Kashmir Гооцын давлгаа. Монгол хүний төрхний онцлогт тохируулан нүүрний төрх засах, хамар, уруул хэлбэржүүлэх, залуужуулах ажилбарыг нутагшуулагч Ения эмнэлэг. Эрхэмсэг гоо цэглэнг Ения урлан. Эрүүл саруул. Хайрын хрийлэл. Итгэл найдвараар дамжуулан таны амьдралд хоолтон эм болтугай. Цэвэр байгалийн үндэсний бүтээгдэхүүн орго. Жирэмсэн үед тайван байх нь хамгийн чухал. Ээжүүд маань олон зүйл санаа зовдөг. Түүний нэг нь жирэмсний язрал. Харин хайртай хүмүүсийн халамжаар бид үүнийг давж чадна. Франц эмчилгээний гоо сайхан Is is far. Одоо би гоё юм үзүүлье за. Нөгөө хоол зүйч гэдгээр нь зарим нь харж ирсэн. Хүүшээ та чинь тэгээ сүйс юугаар багшлаад идэв ингээл тэгдэг байхгүй. Тэгэнгүүт энэ нэвтрүүлэгт хамаагүй шүү. Тэгэнгүүт ингээд би ясаг гэж батцдаг эсвэл яаж гэдэг хоол зүйч хичээл орд юм уу гэд гайхаад байдیں۔ Тэгээ тэр нь болохоор юм байхгүй юу. Яг бичлэг бичээд архивлчих заяа гэдэг. 42 дугаартай үйлчлүүлэгч та 2 дугаарын цонхонд очно. 81950 оператор тавтай холбогдлоо. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна гэд миний хоолоогоор 20 жил бүх хоолоо уншдаг байлаа. Одоо ч уншдаг. Гой кул юм ээ тий. Тэгээ энэ чинь нөгөө сая voice artist юм биш тий. хилэнгуут нь би яасан тань. Тэр гэдэг сонсдог. Ингээд нөгөө хоолоогоор хоолоо олж иддэг байсан өмнө 20 жил радиод ажиллаад тэгээд одоо болохоор нэг царайгаа гаргаж харуулж ажиллаж эхэлсэн. Тэгээ мэрэгчлүүдийн маань нэг нь сэтгүүлч, нэг нь хоолзууч. Тэгэнгүүт ингээд энэ хоёр мэрэгчлийг нийлүүлээд юу хийж болох вэ гэж бодож байгаад энэ контентийг бас олон жил бодсны эц Монгол хүмүүсээ урт наслуулах зорилготой хийж эхэлж байгаа маа. За тэгээд хэдүүлээ одоо болохоор нэг гоё одоо юу гэдэг юм ийм асуултыг асуумаар байгаад байна. Тэр нь болохоор хүн болгоны амьдралд хөгжилтөөж дурсамжаар үлдсэн байдаг. Заримдаа болохоор жоохон гэж нэг жоохон serious дурсамж болж үлдсэн байдаг юм. Хүн болгон өсөж үздэг тийм хамгийн их өсөжсэн дурсамж байсан. Тэр нэр хэлдэг. За яг шууд утгаараа хамгийн их өссөн үе нь би түрүү хэлсэн дүү нөгөө
Миний хоолны юм айгүй юм айгүй муу байгаад миний ходоод өгдөөд нэг өглөөс ирээд за өмнөх оройнд би чинь Pringles-ийн пиццатагийн нөгөө чипсийг бүтээр нангаар идээд дуусчихдаг байхгүй. Өглөө босоод ирчих миний нөгөө нүрээр ингээд нэг улаан жижигэн туурсан байж тийм. Тэгээд тэрэнд нь санаа зовоод яасан бэ гэсэн чинь эмчтэйчүүд үзүүлсэн чинь миний өөр нөгөө ходоод ер босож юм шинжилгээг өгөөгээд тэгээд шинжилгээ өгсөн шинжилгээнүүд нь тухайн одоо настай хүүхдэд байхаар хэмжээтэй муу гарсан байхгүй. Тэгээ за ер нь одоо хоолны дэглэм хэдүүлээ барай хоолоо зохицуулъя. Тэгээд дахиад эмчилгээнд явъя гэд тэгээд тэрний дараа би чинь бараг жил 6 сар гац донд уугаагүй, жуус уугаагүй. Тэр чинь бүр амар идэх хөлтэй байна шүү дээ. Чипс идээгүй, шоколад идээгүй, чихэр идээгүй. Тэгээд дандаа яг нөгөө дэглэмийн хоолнууд таараг, сүү, ээзги гэл янз бүрийн тиймэрхүү юмуд байдаг. Яг тэр үед нэг удаа ер нь тэр үед л ер нь хамгийн их үнсэндөө тэгээд бүр ингээд нөгөө нэг баяраар чи би нөгөө гэр бүлээр ингээд цугсан чинь хүн болон бүгдээрээ нөгөө махантар чанж мал ууц мус тайж байл бүр амар идсэн чинь би хөрөхөд тэндээс нэг савтай хоол нь юу юм гэсэн чинь зүгээр байцаа тэгээ бислэг хоёр тэгэл болоо нөгөөтгий нэгж байвал нөгөө хүмүүсийн хажууд шах гэл идсэн чинь манай бүр аав хажууд сууж ирсэн бүр амар ингээд дотор нөгөө хоолоо ингээд загирсны шивэдэ миний хөө гэд наа бүр амар өрөвдөд тухай би ч ялч бүр амар өсчлээсэн л да. Тэгээ тухай би амар хөнгөрөөл царай шингрээл нүүрэн дээр гардаг гэсэн өсвөр үеийнх нь нөгөө хүүхдийн нүүр мөн батматай аяг гардаг шүү дээ. Би ерөөс тийм азлах гэж огт туулаагүй. Тэгээд аягүй тэгэж гоё харсан. Тэр үед үл юм жоохон өссөн. Өөр нэг үнсэн амар тохиолдол нь болохоор сэтгэлээрээ амар үнсэн тохиолдол байдаг. Тэр нь болохоор нөгөө гадаадд ганцаараа яг тухайн үед сурч байгаад яг нөгөө бас Монголын цагаан сартай яг таарад тэгээд нөгөө яг гэртээ ингээд орсон чинь би ч уус нэг ганцаараа амьдарч ганцаараа учраас ямар ч нөгөө ууц байхгүй, тавгийн идэ байхгүй, бууз байхгүй. Яг тухайн үедээс яг нөгөө эхний жилүүдэд нөгөө хүн сайн таньдаггүй байсан учраас яг сүүлийн жилүүдэд гоё монголчуудад танилцсан нийлээд манай нөгөө гიშгээ тамираа гэл хуур ах нар байдаг тэр мэрийн гэрчмэрүүд хамаагүй дээрүүлсэн л доо. Эхний жилүүдэд тийм байхгүй чаад ганцаараа байгаад хүмүүсийн нөгөө видео колл хийгээл ширээн дээр байгаа юмыг нь хараад тэгэл би сэтгэлээрээ тухайн үед амар хүссэн. Тийм л хоёр хүссэн тохиолдол. Нэрээ Бич байн гүйсдэв дөө. Би ер нь гэрээсээ алдахаараа л өсдөв. Тий. Гадар хамаагүй юм хийж чадахгүй болохоор тий гэрээсээ гараад явхаар л ер нь өсөд эхэлдэг. Тэгэл амар өсөж байгаа юм болоо эдмээр санагдал гэл. За ерөөсөө ингээл нэг ганц л өгт цаац байлээ дөө. За тийм яах дөө гэж ерөөсөө хурдан гэртэл аримар санагдаад тий ер нь. Гэртээр л юм идмэр санагдаад тий ер нь. Яг гэр бүл болсноос хойш та хоёрын одоо гэр бүл сулгарсан үнэлтэй юу? Яг хоолтой хамаатай биш тийм. Хөөх ингээд гэр бүл болцохоор чинь ээж болохоор чинь гэд нэг тийм одоо ээж болсны дараах гэр бүлээ зохиосны дараах нэг тэр чинь шал өөр асуудал байгаа шүү дээ. Би даасан ананд би даасан буйна байж ис айлын ирэх охин айлын ирэх хүү те бас өөрөө дураараа байж байгаа. Сэтгэл зүйн үнэлтэй юу? Ер нь тэгээ төрсний дараа. Төрсний дараа л ер нь ялтч угаасаа тэнд гармоны өөрчлөлт явагддаг. Тэгээ дээрээс нь нөгөө тэрнээс яг манай хүү төрөөд эмнэлгээс гарахтаа бит хоёр шууд гурвуулхны амьдрах байранд орж исэн байхгүй юу? Эмнэлгээс гарангуудаа шууд. Тэрнээс өмнө яаж исэн гэхээр анд 2 жил манай аав чартай хамт амьдарч исэн. Ер нь гэтээ аав ээжтэй амьдрна гэдэг бол жаргал юм байл тээ. Тэнд бол өөрөөсөө амьдарч байгаа шинж ягаад ч биш. Ээж нөгөө хоол хийж өгөөл гоё ирэхлээл тий ингээл хүрээд ирэнгүүт бүх юм тэгэл ээжтэй зүгээр л тусалж л байгаа хгүй нэг амар хариуцлага өрөөл ачаал өрөөд ах юм ерөөсөө байхгүй. Тэгээд яг ингээд шууд төрөөд эмнэлгээс гарахад л шатгах гурвуулхнаа болж хэлсэн тэр үе бол амар огцом үеэсэн тий. Тэр үед чинь тэгээд нөгөө нэгт өөрийн онцлогоос хамаарсан үйл ойлголцол тэмцэл явагдаж эхэлсэн. Хоёр дахь юм бол дөнгөж нэраа хөхтэй харьцаж эхэлж ирсэн. Гуравт миний гармоны өөрчлөлт нэгэл өмнө байсан би чинь миний бие биш болцсон тий. Чи бас нэмэгдэж амар олон өөрчлөлтүүдийг давж туулдаг болохоор тэр болгоныг хүлээн шүрэх, даван туулах, цасан залруулах гээд надад өөр тас ажиллах хэвээр зүйлсүүд маш их байгаад байдаг. Тэнгүүд яг амьдрал дээр гараад ирсэн чинь одоо нөгөө үүрэг хариуцлага гэдэг юм гараад ирчих واخ хөөхөд. За одоо би чи юм блэ? Би чи яах вэ? Одоо яаж амьдрах вэ гэдэг энэ том амьдралын асуултуудыг өөрөөсөө асууж эхэлдэг үе хамгийн амар уналтын үе юм болоо гэж бодсон. Ингээд бодсон чи би өөрөө те ингээд ажиллаж үзээгүй нэг юм мэрэгчлээ те.
Тэгсэн мөртлөө яг тэргээрээ хийх гээд байгаа мó хийх гээд байгаа бүү мэд нэг өөрийгөө олоогүй тэр хүн байгаад байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө олоогүй ч хүүхдтэй болцсон гэл тэнгүүт бүр яандаал гэж бодд юм билий дотор. Миний хувьд бол яг тэр бол амар тийм яг сэтгэл зүйн хувьд бол нэг тийм дарамттай өөрийгөө нөгөө доошогоо хийжсэн тэр үе. Миний үсэн баг нэг ялгаа байхгүй. Яг л төрсний дараа юуг ойлгож байгаа гэхэлэр окей. Битээр шийдвэр гаргаад битээр бүхэл бүтнийг амьдралыг ингээд тороод айдэрсэн. Энэ хүний хувьд битээр хамгийн том хариуцлага үүрэж явах хэрэгтэй. Гэдэг тэр бодол нь нөгөө талдаа ямар өөр хүнтэй суудсан юм бэ? Энэ чи миний төсөөлж бодчихсон шал өөр юм биш үү? Бид чи шал өөр ертөнцийн болдог бол энэ хүнээс алчих юмсан. Бараг тэгж бодож байгаа. Тэгээд тэр яг нөгөө юм бодит байдал reality тэгээд нөгөө талдаа энэ амар том шилтгаан энэ хоёр хоорондоо агүй их ингэж мөргөлдөж орж ирж хоорондоо яг нөгөө ижил төвшин тэмдэлтжсэн. Одоо ч гэсэн би боддог л доо хаяа та ядаргаатай хөшгөл. Тэгэл бодож байгаа салах уу гэл ингээд хаяад бид төр жок болгоод би ингээд хилдэг. Гэхдээ ер нь бол ингээд угаасаа санал зөрөлдөх ингээд юм зөндөө л мэгтэй хамгийн эцсийн дүндээ одоо бид хоёрын дунд чинь нэгт одоо хамгийн гол чухал нь бол бид хоёр өөр хөвгт байгаа. Тэгээд тийм байгаа учраас бид хоёр тэр дундын тэр одоо газрыг дундын тэр уулзах цэгийг яаж хийж байгаа л болох хэрэгтэй. Бид ямар ч өөр гарч байхгүй тий. Би ямар ч өөр юм хүсээд буйна ямар ч өөр юм надад шаардаад өөр юм хүсээд бид бинэ тэрийг хизээж өгч чадахгүй байсан ч гэсэн we have to find a way because тэндээ бүхэл бүтнийг цаана хүний амьдрал яригдчих байгаа учраас бид тэгэл тэрийг зохицуул ингээд бол тэгээд тийм гол нь шалтгаан тийм ингээд нөгөө бодол байхлаар нөгөө манай өвөгийн хэлдэг айгуу гоё үг гэдэг. Тэрийг ихтэй ойролцоо хэлэх юм бол нөгөө тарих тайлбар болдог, зүрх заавалдаг гэдэг тийм үг. Тэгэнгүүт ингээд хэрэг үнэхээр л тэ ингээд хүсэхгүй байвал ямар нэгэн тайлбар гарч ирж л таараа. Ямар нэгэн болохоо шалтгаан байж л таараа. Тэгтэл хэрэг үнэхээр чиний зүрхчин тэнийг хүсэж л байгаа бол тэрийг болгох бүтээх ямар нэгэн шалтгаан олж гарч ирж л таараа. Зай завсрыг болгодог хүн. Тийм учраас ер нь бол бид тэрх боллоо бол зөвхөн бол хамгаалж байгаа. За яг нөгөө тусынх нь хувьд бид нар ч угаасаа одоо эмэгтэйчүүд ялангуяа сар болгоны дааврын өөрчлөлтөнд сарын тэмдэг ирэхээр өөрчлөлтөнд орно. Тэрнээсээ болоод дэрэгдэх залууга дандаа зоогодог тийм ашлал гинт уурлал ямар ч шалтгаангүй уурламар санагддаг бүр цаанаасаа. Тэр чинь тэгээд их хэцүүлтэй одоо тэгээд одоо яалтав. Тэгээ нөгөө нэг хэлж өгөө. Би ойлгоорой залуучуудаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо яг зөвхөн гэр бүлийн одоо хоёр биенээсээ шалтгааллахгүйгээр Монголдо нийгэмд магадгүй машин байраад гарангуут те хаа маахгүй хүнээсний хуруу аваад янз янзын үг аваад ингээд бараг хармааргүй те ингээд ийм асуудлууд байгаад байдаг л да. Тэгээд ийм одоо стресстүүлэх, бухимдуулах зүйлсүүд гараад эсвэл ажлаас ч юм уу ядрах тэр мэдрэмж авсан үедээ тусдаа одоо яаж тэр бухимдлаас маш хурдан өөрийгөө ингээд зайлуулж холдож чаддаг вэ? Манай хүний хувьд шүү дээ. Манай хүн бид хоёр бас үүгээр бас өөр. Манай хүн юм өөр хүргэн позитив юм баггүй юу? Бүр ингээд заримдаа бүр ингээд амар тийм хүнд хэцүү байгаад ахад энэ хүн бүр ингээд хөө наач өстө гоё юм байна шүү дээ. Ингээд нэг би бүр яаж чи юм бэ чаддгийм бэ гэж би боддог байхгүй юу? Эмэгтэй хүн чинь андаа шүү дээ. Илүү нэг гүн рүү н орж бодвол тэрэндээ шаналаад ингээд юм драматайз хийгээд тэ түүнийгээ дотроо тэгэнгүүт нөгөө ингээ олон жил байгаад хахаар нөгөө гуй шарладаг штэ алтны дэргэд гуй шарладаг гэчээ бас тийм хүмүүсийг авдсан байх гэж би бод харсан. Одоо ингээл өдөр тутамдаа онцгой зөндөө тохиолдож байгаа. Тэгтээ нөгөө юу чамд чухал юм бэ те энэ яг ингэснээр яах юм бэ гэдэг юм аа л юм болчихсон. Тэгээд харах өнцгөө. Тий харах өнцгөө. Тэгэл хаяал ирсэн. Магадгүй тэр хүний бүр үнэхээр онцгой өдөр байсан ч юм билүү. Мэдгүй л дээ. Тэглээгээд тэр хүн надад тэгж хандах ёсгүй л дээ. Гэтэ би ойлгочихъя, уучлчихъя л гэдэг тэр бодол. Тэгэд яг хуу миний хувьд болохоор нөгөө эмэгтэй хүн амар гадагшуулдаг амархан, эрэгтэй хүн бол илүү дотроо хатгалдаг. Яг түүнтэй адилханаар би бол хурцыг сайхан гомдлцдаг.
тий гэртээ уржээл өө тэр ингээд тэгсэн тэгээд намайг тэгж байгаа наа гэдэг юмсан. Тэгээд сайхан тий сонсч өгөөл. Тэгэл би ингээд яриад тусна. Тэгэл тэрийг би мартаж явчаа. Ярихгүй бол эмхтэн хүн чинь бас ингээд дотроо бөгчдөг штеп. Ер нь айл болох гадагшлал цуруулах зүгээр юм байна гэж боддог. Тэгээд тэрийг нөгөө халтааж тий яа зөв. Бас хэлбэр нь амар чухал байгаа даа л та. Та хоёрын хүнлэнгөөс харахаар болохоор дасгал хөдөлгөөнөөрөө бас хөлсөө гадагшлуулаад илүү бас стрессэд тайлж байгаа өдөр тутамдаа тийм одоо гэр бүлүүдийн хувьд жишээ нь нөгөө Буйнагийн хүүхд тахт нь бол аялдаг байсан гэдэг бол бас нэг том одоо жилд нэг удаа гэхээр нэг том нэг сайхан аз жаргал авж байгаа бас стресс бүх зүйлийг мартаад аялд гараад явах тэр байсан болов уу гэж бодож байна. Тийм үнэ. Тэр үеэс байх ч гоё юм сонсогч байд юм уу нэг тийм жижиг типүүд гэвэл санаанд нь орж ивэл. Миний хувьд болохоор зөв би ингэж л бодсон. Эрэг байх гэдэг өөрөө сонголт. Ерөөсөө сонголт. Хүний сонголтын асуудал. Чиний уус амьдралд чинь юу болж байгаа чи хизээж тэрийг одоо контролдож чадахгүй шүү дээ. Яаж ч чамаас сүйдэл маар нэг нөхөр чам руу тул хуруу гарахыг болвол чи та бол хизээж тэрийг шийдэж чадахгүй шүү. Гэхдээ тэр дунд хуруу гарахад тэрийг та яаж хүлээж авч ийнэ гэдгийг та өөрөө шийдэж чадна. Тэр бол ерөөс 100% таны сонголтын асуудал. Нэг нь нөгөө ямар тэнэг гэдэг ингээд нэг уурлах бухимдах нэг байхад нөгөөх нь балаагүй гэд нэг инээгээд өнгөрөх энэ хоёр хоорондоо ерөөсөө л таны сонголтын асуудал. Тэр сонголтоороо та өөрийнхөө нөгөө танд хэрэг тэр нөгөө сөрөг зүйл нөлөөлж орж ирч чадчихжээ гэдгийг л ерөөсөө шийддэг. Тэр л надад амар чухал. Тэгдэг учраас би бол үргэлж эрэг байхаа сонгодог. Яагаад би сүрэг байхаа надад тийм сонголт би өөрөө тэрийг хийж чадчихэвэл тэгэл миний гоё өөртөө эрэг зүйлийг л сонгоно шүү дээ. Тэгэхээр би бол тэрийг аягүй сайн хичээдэг. Тэгдэг учраас нөгөө амьдралын бусад юмнуудыг дандаа тэгэж хараад ахлаар нөгөө нийгэмд болж байгаа стресстэй юм шиг санагдах юм болчдөг. Тэгээд ийм гоё нөгөө нэг эрэг гэр бүл байгаад эрэг хандлагыг өөрсөндөө суулгаад цаашаа бас бус хүмүүс түгээж байгаа тавьртаа маш их баярлалаа. Өнөөдөр цаг гаргаж ирсэнд бас чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд хамтран ажилласан газруудынхаа гарын бэлгүүдийг гардуулъя. Тэгээд нөгөө юм үзэсгэлэнтэй сайхан байхын тулд бас одоо нөгөө дотроосоо сайхан байгаад эрэг сайхан болтой. Эрэг сайхан хоол ундаа анхаардаг дасгал хөдөлгөөнөө хийхээр арьс бас их чухал гэдэг тийм. Эмчилгээний гоо сайхныг Франц улсаас эмчилгээний гоо сайхан Isis Farm гэдэг. Тэгээд энэ дээр бүр тэр дундаа одоо нөгөө нэг нар наашилж байгаа үед энэ гой цацдаг энэ хамгийн таалагддаг байгаа. Шууд нөгөө одоо бэлүү бол нүүрлөөгөө нөгөө цацдаг нарны тус их амар те заавал ингээд биеэрээ дүүрэн түрхэд байхгүй. Тэгээд энд нь болохоор гэр бүлийн гой бөөндөө хэрэглэж болох нүүр болон биеийн тос. Уг нь бол нүүр чинь арьсны л үргэлжлэлтэй байтал чинь нүүрэнд нэг юм биеинд нэг өөр идэг. Би өөрөө хэрэглэж байгаа. Би маш асуудалтай арьстай хүн. Тэгээд эднийх их гой бүтээгдэхүүнүүд орж ирээд би үнэхээр асуудалтай хүмүүсээс ямар гоё юм бэ гэж бодоод тэгээд манай нэвтрүүлэгтээс хамтарч ажиллаж байгаа Isis Farm Mons Group баярлалаа. Энэ болохоор бүр их гоё яраа. Хүүхдэд ингээд одоо жишээ нь төлөгдөлт би нөө сайхан өвсөн анзалж байгаа гараа түлээд тэнгууд жижиг төлөгдөлт болон одоо бусад юм нөгөө нэг жижиг харшлын гаралтай улаалт ч юм уу шууд бах болгодог. Холоос цацаж хэргэлдэг юм. Энэ бас их эрэлттэй байдаг юм байна. Би хэрглэж үзээд туршаад явсан шүү. За Mons баярлалаа. За энэ нь одоо жоохон хүндээ. Орго би авъя. Орго брэнд маань мэдээж орго дахианы одоо цагаан махны хэрэглээг тий хүмүүст хүргэж байгаа маш олон төрлийн гой бүтээгдэхүүнүүд явуулсан. За баярлалаа. За тэгээд цаг заваа гаргаж ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Thank you. Хүндээ баярлалаа. Сайхан ярилцлаа. Олон чухал сэдвүүдийг бит хоёроос хоолны талаас бивний хоёроос ярьж байгаагүй тий. Анхны удаа ирсэн сонирхолтой юм байна. Амьдралын бүтээх хөвшил та хоёрогоос маш гоё байна. Хоёр өөр өнцгөөс нийлж нэгдээд одоо ингээд дундаасаа дахиад өөрсдийнхөө жорыг гаргаж байгаа юм тий. Үзэгчтэй хандаад энэ одоо нэвтрүүлэг маань болохоор UBS телевизээр за мөн их Монгол 99.7 лайв 104 гэдэг уламжлалт медианууд бүгднгээр нь явна, сошиалоор бас давхар бүгд явж байгаа. Тэгэхээр үзэх олон төрлөөр үзэх маш сонсох маш олон хүмүүс байгаа. Та хоёрын мөн зүгээс хандаж хэлэх үгээр өндөрлүүлье гэж бодож байна. Тэгээд бидний ярилцлагыг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд юм аливаа юм хоёр талтай байдаг учраас аль болох зөв ойлгож
үзэж өөртөө хэрэгтэй зүйлээ аваасаа гэж хүсэж байна. Би санал нийлж байна. Баярлалаа. Баярлалаа. Баяртай.